Ном сонсъё. Амжилтад хөтлөх гайхамшигт Байндар ном. 4-р хэсэг. Менежментийн ухааны их хүн Петр Дракер хэлэхдээ удирдагч хүний үндсэн үүрэг бол үр дүнд чиглүүлэх явдал гэжээ. Шууд үр дүн бол мэдээж нүдэнд тодорхой харагддаг. Байгууллагын хувьд ашиг орлого, хувь хүний хувьд цалин урамшуулал зэрэг болно. Үнц нь бүтээх үнэлэмжийг дахин тодорхойлох нь ч маш чухал ойлголт. Байгууллагч бай, хувь хүнч бай, үргэлж зоригтой байхгүй бол бэрхшээлтэй тулгарх үед дотроосоо ялзардаг. Цэвэрлэгээ хийсэн ч зүгээр л нэг цаг өнгөрөөхийн тулд хүчээр хийж байгаа гэсэн байдлаар бүх булан тохой бүрийг сайн шүрдэж байгаа гэсэн хариуцлагатай байдлаар хандах хоёр маш том ялгаатай. Магадгүй байгууллага хувь хүнд ийм үнэлэмж байхгүй бол үүнийг яаралтай бий болгох хэрэгтэй, мөн тогтмол шалгаж тодорхойлж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл аливаа байгууллага маргаашийн байгууллагыг удирдах хүнийг өнөөдөр бэлтгэхгүй бол болохгүй. Кангихан захирал хэлэхдээ амьдралдаа ганц ч удаа даатгалын талаар сонсож байгаагүй би хоосон газарт хий гიშгэж байгаа юм шиг л даатгалын ажил хийж эхэлсэн. 100 саяар цалинждаг хүмүүсийг хараад би нэг нэгээр нь сурч мэдэн өөрийгөө бэлтгэсээр дунджаар 300-аас 400 сая воны цалин авдаг хүн болж чадсан. Үр дүн гэдэг бол эзэмшиж, сурч болдог гэсэн Петр Дракерийн үг үнэн байлаа. Танд амжилт хүсье.